За энэ өдрийн мэндийг хүргье. Үзэж байгаа хүмүүстээ. За. Энэ ямар учиртай видео вэ гэхээр энэ бол Wonderful Wizard of Oz буюу Мангад эртний орон гэсэн номыг ойролцоогоор 30 минутын турш нэг бүлэг, хагас бүлэг ерөөдөө уншина. За тэгээд уншиж байгаа хоорондоо англи хэл ерөнхийдөө сурахыг хичээнэ. Би бол заахыг хичээнэ гэсэн үг. За тэгээд эхлэе. Тэгэхээр өнөөдөр хамгийн сүүлд дуусгасан хичээлээсээ хэсгээс нь өргөжлүүлээд үзье. За энэ дээр. За тэгээд Dorothy were sitting хаанд болсон бэ гэдгийгээ. За энэ байна. За энэс эхлэе. За тэгэхээр сүүлийн үед сүүлд бид нар юу үзсэн бэ гэхээр Dorothy-ийн арслан бишээ мануухан маань болох аврагдаад дууссан. За энэс эхлэе. За when the scarecrow found himself among his friends again, he was so happy that he hugged them all. Even the lion and Toto. Okay. За find himself. Find л олох гэсэн үг тийм ээ. Олох гэсэн. Тэгэхээр мануухан маань л өөрийгөө ахаад найзуудтайгаа хамт байгааг хараад хараад тэр үнэхээр аз жаргалтай байсан болохоор тэдний бүгдийг тэрвэрлээ. Бүр Арслан Тото хоёрыг ч тэрвэрлээ. За тэгэхээр яах нь Арслан Тото хоёрыг ч гэж байгаа юм чинь Арслан Тото хоёроос бусд нь арай илүү дотн юм шиг байна. And as they walked along, he sang, told the rider, oh, at every step. За. He felt so gay. Okay. За тэгээд эдгээр болохоор ингээд алхаж байх зуураа told the rider, oh гэд дуулаад явчихсан байна. За энэ gay бол одоогийн бидний ойлгож байгаа ижил хүйстэн гэсэн утгатай бол биш. Доор нь хариулт утга нь багш. Bright and pleasant буюу хөгжилтэй. Тийм ээ? Fun гэсэн утгатай. Тэгээд одоо жоохон утга нь ингээд бохирдоод ижил хүйстэн гэсэн утгатай болсон байгаа ш. За. I was afraid I should have to stay in the river forever, he said. But the kind stork saved me, and if I ever get any brains, I shall find the stork again and do her some kindness in return. Okay. За. Тэгэхээр би голд үүрд үлднэ гэж айж байлаа. Гэтэл яах нь нинжин сэтгэлтэй өрөв тас намайг аварлаа. Тэгээд if I get any prize хэрэв би тархитай болох юм бол би өрөв тасыг олж ахиж олоод do her some kindness in return. За ахиж олоод түүнд ч гэсэн бас нэг сайхан зүйлээр туслах болно. Okay? Kindness гэвэл сайн санаа туслана. That's all right, said Stork, who was flying along beside them. За тэгээ хажуугаар нь ингээд дагаад нисэж байсан өрөв тас. Зүгээрээ гэсэн. I always like to help anyone in trouble. За би болохоор асуудалд орсон хүндэж туслах дуртай байдаг. За тэгээ өрөв тас ихэд ямархуу шувуу байдаг вэ? Яаж аварсан бэ гэдгийг үзүүлье. За энэ өрөв тас байна. Ингэж Scarecrow-ыг бол аварсан байгаа. За But I must go now, for my babies are waiting in the nest for me. За манай бэбинүүд хүлээж байгаа. Би явлаа. Болохгүй нэ. I hope you will find the Emerald City and Oz will help you. Okay. За чи тэгээд та нар тэгээд энэ Магад эрдний хот руугаа олох бах.
Олон мөн Оз та нарт туслана гэж би найдаж байна шүү. Okay, найдаж байна шүү. Thank you, replied Dorothy. And then the kind stork flew into the air and was soon out of sight. За тэгээд Дороти ч минь баярлаа, баяртай ингээд хэлээд тэгээд нөгөө нэг илдэг өрв тасман агаарт нисээд харагдхаа боллоо. They walked along, listening to the singing of the brightly colored birds and looking at the lovely flowers, which now became so thick that the ground was carpeted with them. Okay. За, за энэ нэр болсон бэ гэхээр they walked along listening to the singing of the brightly colored birds. За тэгээд эдгээр болохоор тэгээд энэ тод өнгөтэй шувуунуудын дуулахыг нь сонсон гоо алхсан. And looking at the lovely flowers which became so thick, ground was carpeted with them. За тэгээд газар доогуур нь болохоор цэцгнүүд байсан байна. Зүгээр ч цэцэг байгаагүй. Ямар цэцэг байсан гэхээр маш их ургасан болохоро газар нь бүр хивс шиг ингээд бүр ингээд тий газраар нийл ингээд дүрсэн байж цэцэг рүү хараад тэгээ шуунуудын дуулахыг сонсоод их гоё явж исэн. There were big yellow and white and blue and purple blossoms, besides great clusters of scarlet poppies, which were so brilliant in color they almost dazzled Dorothy's eyes. За. Ямар цэцэг байсан гэхээр нэг том шар, цагаан, цэнхэр, нийл ягаан энгийн цэцгнүүд, blossoms гэх цэцгнүүд, тэ цамарлогоо нээсэн цэцгнүүд. Besides мөн тэгээд уг улаан өнгийн намуу цэцгний ингээд гоё ингээд намуу цэцгний туг багтсууд бас байсан байна. Тэгээд тэд нар бүгдээрээ маш их гоё хурц тод өнгөтэй brilliant гоё хурц тод гэсэн үг шүү. Өнгөөр хурц тод байсан болохоор Dorothy-гийн нүдийг нь гялбууллаа. Окей. Тэгээд Dorothy-гийн нүдийг гялбууллаа. Aren't they beautiful? The girl asked as she breathed in the spicy scent of the bright flowers. За тэгээд нөгөө нэг Dorothy хэмээн тэр гоё тод цэцгүүдийг ингээд үнэрийг үнэрлэхдээ тэд нар гайхалтай үзэсгэлэнтэй биш вэ нүү гэсэн байна. I suppose so, answered the scarecrow. When I have brains, I should probably like them better. Okay. За тэгж л бодож байна. Гэхдээ би тархитай байсан бол бүр хилээд дуртай байх та. За өөр хий тарихгүй болохоор бас сайн ойлгохгүй байх шиг байна. Цэнүүд ямар гоё идэх юм. If I only had a heart, I should love them. Би зүрхтэй байсан бол яах вэ? Нэр нь дурлах байх. Гэсэн бодож хэлсэн чинь. I always did like flowers, said the lion. За би бол дандаа дуртай байсан. They seem so helpless and frail. Okay. Helpless гэдэг нь болохоор чадваргүй, тийм ээ чадваргүй. Frail бол хэврэг. Тэд нар дандаа тийм нэг чадвар муутай, тийм хэврэгхэн санагддаг. But there are none in the forest so bright as these. Гэхдээ ой модон дотор үүн шиг юм гоё тод бол байхгүй. Үнэхээр гоё байна. Зөвхөн хармаа санагдаж байна. Тэ. За нэг би хальт ингээд нэг бас нэг харуулъя гэж бодож байна. Нэг ямархуу зүйлийг бас бид нэр ингээд хараад байгаа юм бэ гэвэл. За. Bright field of poppy. За, ерөнхийдөө бол их намуу цэцгийн хөндий гэдэг нэг иймэрхүү гоё хөндийнүүд байгаа гэсэн. За. Сэтгэл дотор нь сайн бодоод аваарай. Ув улаан цэцгнүүд. За. Хариуцлал үзье. За.
They now came upon more and more of the big scarlet poppies and fewer of other flowers. За. За тэд нар болохоор тийм scarlet гэдэг нь шас улаан гэж шүү. Шас улаан. Шас улаан өнгийн намуу цэцэгтэй ганц бүр их тий more and more гэл бүр илүү их шас улаан өнгийн намуу цэцэгтэй газар ирээд тэгээд бусад цэцгнүүд нь болохоор бүр илүү цөөхөн газар нэрлээ. Тэгэхээр час улаан гэх түрүүн харуулсан шиг тийм ээ. Аа түрүү харуулсан шиг улаан гэх цэцгнүүдээр дүүрэн газар орж ирсэн гэж байна. Soon they found themselves in the midst of great meadow of poppies. За тэгээ удалгүй тэд нар болохоор маш том meadow гэвэл хөндөй нуг гэсэн үг нуг. Намуу цэцгийн тэр айгүй том нуг донд ингээд орчлоо. Now it is well known that when there are many of these flowers together, their odor is so powerful that anyone who breathes it falls asleep. And if the sleeper is not carried away from the scent of the flowers, he sleeps on and on forever. За, юу болсон бэ гэхээр одоо болохоор нэг зүйл бол маш сайн мэдэгдсэн. It's well known. Юу мэдэгдсэн гэхээр хэрвээ энэ цэцгнээс маш их байвал, маш ихээр хамттай байвал their odor is so powerful. Тэдний үнэр нь бол маш хүчтэй. Anyone who breathes it falls asleep. Үүнийг ингээ амьсгалсан хүн л шууд ингээ унтдаг. And if the sleeper is not carried away from the scent of the flowers, хэрвээ тэр унтж байгаа хүнийг болохоор тэр цэцгийн үнэрээс нь холдуулахгүй бол he sleeps on and on forever. Тэр үргэлж мөнх унтах болно. Энэ үхнэ гэсэн үг. Тэр нь die. But Dorothy did not know this, nor could she get away from the bright red flowers that were everywhere about. Okay. Гэхдээ Dorothy бол үнийг мэдээгүй. Nor гэдэг нь тэрийгч бас тэгээгүй гэсэн үг тий. Мэдээгүй, тэрийгч тэгээгүй. Үнийг мэдээгүй мөн тэр энэ нэг тод цэцэг нь өөрийг нь everywhere about гэвэл өөрийг нь тойроод гэсэн үг ш. Тойроод байгаа хаасаагүй тод цэцгнээс гарч чадхааргүй байлаа. Гаригэд чадхааргүй их цэцтэй болсон байна. So presently her eyes grew heavy and she felt she must sit down to rest and to sleep. За тэгээд presently бол одоо тийм яг одоогоор түүний нүд нь ингээд хүнд өргөд тэгээд тэр ер нь нэг жоохон суугаад хамраад нэг унтыг гэсэн нэг мэдрэмжийг авсан байна. She felt мэдрэмж авсан байна. The Tin Woodman would not let her do this. Гэтэл модчин үнийг бол would not let гэвэл түүнийг хийлгүүлэхгүй байлаа. Let гэвэл хийлгүүлэх гэсэн үг. We must hurry and get back to the road of yellow brick before dark, he said. За бид нар яарах хэрэгтэй. Тэгээд yellow brick буюу шар зам руугаа орой болохоос өмнө очих ёстой. За миний ойлгож байгаагаар бол нөгөө нэг шар зөнгийн зам нь ингээ явж байгаад битүү одоо тийм гоё цэцгэн нуган дотор ингээ ороод дундуур явж явах шиг байна. Тэг зам нь харагдахаар болсон. So they kept walking until Dorothy could stand no longer. Тэгээд тэд нар болохоор Dorothy бүр зогсож чадхаа боллоо. Болох хүртлээ алхасаар байсан. Тэг ингээд өрсөлдөө мансуураад ингээд унсан юм шиг байна. Her eyes closed in spite of herself. За in spite of гэдэг нь болохоор түүнийг үл хамааран гэсэн, үл шалтгаан гэсэн. Тэгэхээр түүний нүд нь болохоор өөрөөс нь үл шалтгаалаад хаагдсан байна. And she forgot where she was and fell among the poppies and fast asleep. Тэгээд тэр хаана байгаагаа мартаад намуу цэцэг дунд унлаа. Fast asleep гэвэл fast хурдан биш. Fast asleep. Нам унтлаа.
What shall we do? Asked the Tin Woodman. Одоо яах вэ гэсэн чинь. If we leave her here, she will die, said Lion. Ингээ бид нар үнийг үлдээх юм бол тэр үхэн. Neither conditional. Үлдээвэл үхэн. The smell of the flowers is killing us all. Цэцгний үнээр биднийг бүгдийг алж байгаа. I myself can scarcely keep my eyes open, and the dog is asleep already. За би өөрөө ч гэсэн scarcely гэвэл арайх гэж гэсэн. Би өөр арайх гэж нүдээ ингэж нээж чадчихвэн. Нохоо бол аль хэдийн унтсан байна. It was true. Toto had fallen down beside his little mistress. Үнэ. Toto болохоор тэ mistress гэл хатагтай. Хатагтайгийн хажууд унаад өгсөн байсан. But Scarecrow and Tin Woodman, not being made of flesh, were not troubled by the scent of the flowers. Гэвч мануухай модчин хоёр маань мах цусаар бүтээгдээгүй болохоор цэцгний үнэрт бол нэг их автахгүй байлаа тийм ээ. Run fast, said Scarecrow to the Lion, and get out of this deadly flower as soon as you can. We will bring the little girl with us, but if you should fall asleep, you are too big to be carried. За, хурдангуй арслан минь. Энэ үхлийн аюултай цэцгийн хөндийгөөс аль болох чадхаараа хурдан гар. Бид нар охиныг өөртөө аваад явъя. Хэрв чи унтах юм бол чамайг зөөхөд дэндүү хүнд дэндүү том болох зөөж тахгүй. So the lion aroused himself and bounded forward as fast as he could go. За тэгээд арслан aroused himself. Aroused гэдэг өөрийгөө ингэ сэрээгээд. Bound гэдэг нь болохоор jump. Okay. Тэр чадхаараа хурдан урагш байгаа ингэ дэвхрээд гүйсэн байна. Let us make chair with our hands and carry her, said the Scarecrow. За ингээд гараараа юу хийчих гэж байна? Сандал хийчих гэж байна. За энийг та нар хүүхэд байхдаа хийдэг байсан бол ийм сандал шүү. Ингээд барьдаг гэдэг дөрвөг болчих тийм. Тэр сандал болчих гэсэн байна. Гэтэл So they picked up Toro and put the dog in Dorothy's lap. They made a chair with their hands for the seat, the arms for the arms, and carried the sleeping girl between them through the flowers. За тэгээд эдгээр нь болохоор Тотог охины өвөр дээр нь тавиад гараараа сандал хийгээд сандал болгоод тэгээд охиныг болохоор нөө цэцгийн өнөний дагавар аваад гүйлээ. За on and on they walked. Алхаад байсан. And it seemed that the great carpet of deadly flowers that surrounded them would never end. За энэ алхаалс. Тэгээд эдгэрт юу гэж санагдсан бэ гэхээр энэ үхлийн цэцгнүүдийн одоо нэг хевс маань тий талбай маань тэднийг хүрээлсэн энэ үхлийн цэцгийн талбай нь хизээч дуусахгүй юм шиг санагдсан. Алхаалс. They followed the bend of the river and at last came upon their friend, a lion, lying fast asleep among the poppies. За they followed bend of the river. За тэгээд ингээд нэг голын ингээд нэг голын тохоо гэдэг үү тийм муршигэрсэн хэсгээр ингээд дагаа явсан чинь тэдний найз арслан нь поппи дунд намуу цэцгэн дунд бүх унтчихжээ. The flowers had been too strong for the huge beast and he had given up at last. Цэцгнүүд арсланд ч тэндээ хүнд байлжээ. Тэр эцтэй нь буугаад өгчөж. And fallen only short distance from the end of the poppy bed. За тэгээд цэцгийн одоо энэ цэцгийн хөндийгийн эцсээс нь жоохон зайн дутуу байхад унаад өгч. Where the sweet grass spread in a beautiful green fields before them. За тэгээд цэцгийнхэн цаана нь болохоор тийм ээ маш үзэсгэлэн гоо ногоон зүлэг
Урд нь ингээд дэлгэгтэй л байж исэн байна. Одоо цэцгийг бол үзэсгэлэнтэй гэж бодож ирсэн. Одоо зөв цэцгнээс залхаад сүүлэг нь одоо үзэсгэлэнтэй харагдаж байна. We can do nothing for him, said the Tin Woodman. Sadly. За тэгээд бид нар бол хүнд хийгээд ах зүйл чад байхгүй нэ. For he's much too heavy to lift. Тэр учир нь тэр дэндүү хүнд. За жоохон хэцүү шийдвэр гаргах чинь те. Нэг өмнө нь болохоор бас мануухайг үлдээе даа гэжсэн шиг одоо ингээд таслангаас үлдээе даа гэж байна. We must leave him here asleep on forever. Бид нар түүнийг энд үрд унтуулах гээд үлдээх ёстой. За тэгэхээр энэ бол жоохон хатуу сэтгэл гэж бодож байна миний бодлоор. Бодод үзэлтэй. Бодод үзэхэд Доротиг намууцын хүндийгээс гаргаад аюулгүй газар унтуулчих юм бол нохотой нэмтүүлчих юм бол мануухай модж байгаа чинь хоёулаа мах цаа бүтээдэг болохоор ямар нэгэн арга бодоод арслан бол арга олж таарна тийм ээ. Гэтэл манай зүрхгүй хүн маань зүрхгүй болохоор л гэж хэлж явах шиг байна л да. Үрд унтуулахаар үлдээх ёстой гэж байна. And perhaps he will dream that he has found courage at last. Тэгээ тэр эцэст нь нэг зоригоо олсон гэж мөрөөдөх байлгүй дээ. Ямар муухай цэвдэг сэтгэл вэ? I'm sorry, said the scarecrow. Харамсалтай юм аа. The lion was a very good comrade for one so cowardly. Болчгор гэхэд сайн нөхөр байсан юм да. But let us go on. Гэтэл бид нар явъя. They carried the sleeping girl to a pretty spot beside the river, far enough from the poppy field to prevent her breathing any more of poison of the flowers. And here they laid her gently on a soft grass and waited for the fresh breeze to waken her. За тэгээд тэд нэр болохоор унтж байгаа охиныг голын хажууд намууцгийн хөндийгөөс хол газар учир нь түүнийг нөгөө нэг цэцгийн хорноос амьсгалуулахгүй гэсэндээ хол газар тавьж. Тэгээд тэд нэр түүнийг зөөлхөн өвсөндөө зөөлхөн тавиад шинхэн салхи fresh breeze шинхэн салхи түүнийг сэрэхийг нь хүлээлээ. So thank you everyone. За энэ хүрээд chapter дуусгая. За тэгээд энэ бүхэн бас над хэрэгтэй юм байна гэж бодож байгаа бол share this video. Энэ видео бас хуваалцаарай. Нэг зүйл харуулхад энэ бол хэл сурахад хэл сурдаг авьяасаас илүү тийм ээ. Асар их хичээснээс илүүгээр баг багаар тууштай явахад л ирээс урна шүү. За тэгээд good luck guys, see you next time.